Сайхан хүүхдүүдээ өнөг тавруу хоёр гэсэн сайхан үлгэрийг уншиж өгөхөөр бэлтлээ. За үлгэрээ эхлэе. Үнийг хэн нэгнийг чадах үнэхээр дуртай байлаа. Тэр туулаа уянгээр тоглоно. Мөн тогруугч чадах тун дуртай байлаа. Тогруу маш илдэг үнэнч болохоор байнга л үнэгний тоглоом шоглоомд итгэждэг байж л дээ. Нэгэн өдөр үнэг оогоор хэсүүрчлэн явж байгаад гайхалтай санаа олжээ. Тэр баярлсандаа ганцаараа чангаар инээлээ. Тэгээд хадагтай тогрууг оройн хоолнд урахаар шийдэв. Тэр орой тогруу бүх өдөө цэвэрлээд үнэгний гэрлүү дуулсаар нислээ. Үнэг хаалгаа тайлж өгөхөд түүний гэрээс сайхан зэрлэг сонгоноор амталсан шүл үнэртэж миний хамгийн дуртай хоол байна гэж тогруу хэлээд ширээнд сун оройн хоолыг тис чадан хүлээн суулаа. Үнэг харин шүлээ хоёр том тавганд аялахдаа жуг инээж байлаа. Үнэг ширээгээ засч эхлэхэд тогруу өөрийн аяхтай хоолоо хараад шууд л гунигллаа. Үнэн дээр түүний урт хушуугаар тавгноос хоол идэх ямар ч боломжгүй байлаа. Хэдий тэр хамаг байдгаараа хичээсэн ч хөөрхий тогруу балгч шүл идэж чадсангүй. Танд таалагдахгүй байна уу гэж үнэг асууснаа түүний хариулахыг хүлээлгүй. За яах вэ? Танд таалагдахгүй байгаа бол би идье дээ гэд тогрууны аяхтай шүлийг өөрийнхөө аяга руу хийгээд бүгдийг нь идэж орхив. Тэр орой тогруу гэрлүүгээ маш ууртай өлсгөлн нислээ. Өглөөн сэрэхтээ өлсг нь арай гайгүй байсан ч залт үнэгний башир арганд хуурцсандаа уур нь улам их хөрсөн байлаа. Тэгээд бодож нэгэн санаа олж үнгийг оройн хоолнд урлаа. Тэгээд тогруу өөрийнхөө хамгийн дуртай хоолоо хийлээ. Үнэг тэдний дорж ирээд л халуун ногоотой хулууны шүлүү. Миний хамгийн дуртай хоол байна. Үнэхээр сайхан үнэртэж байна шүү гэж дуу алдан хэллээ. Баярлалаа гэж тогруу бахархалтайгаар хэлв. Үнэг ширээний ард суугаад уруулаа долоож эхлэв. Үнэн дээр тэр өглөөнөөс хойш юу ч идээгүй байсан болохоор маш их өлссөн байв. Тогруу түнд шүлнөөс аягалж өгөхөд үнэгний царай ховс хийлээ. Учир нь тогруу түнд маш өндөр нарийнхан вааран савнд шүл хийж өгсөн юм байж л дээ. Тогруу урт хушуугаа вааранд үрээд л шүлөө амтархан идэж эхэллээ. Үнэг ваарны амсанд хоншороо дүрсэн ч шүлэнд хүрэхгүй байв. Тэр савраа оруулахыг хичээсэн ч болсонгүй. Дараа нь ваарыг сэгсэрч үзлээ. Яагаад ч нэмэр алга. Хичнээн хичээсэн ч үнэг вааранд байгаа шүлнөөс амсаж чадсангүй. Эцэст нь тэр бууж өглөө. Чи намайг мэхэлж байна гэж үнэг хашгирлаа. Хариуд нь тогроо тийм ээ үнэн. Гэхдээ төрүүлж мэхэлсэн нь чи шүү дээ гэж хэллээ. Үнэг тэднийхээс муухай царайлсаар гарч одлоо. Тэр маш өсөглөн итсэн ууралсан байлаа. Түүнийг өмнө нь хинч хуурж байгаагүй болохоор үнэхээр муухай санагдаж байв. Түүний араас тогроо найзуудтай үргэлж найрцаг хандаж бай. Тэгвэл тэдэж бас чамд найрцаг хандах болно гэж хашгирчээ. За ингээд үлгэр маань дуслаа өгтөөдөө. Тэгэхээр өнөөдрийн үлгэр дээр юу гарч байна? Нэг үнэг гарсан тийм ээ. Бусдыг чадах дуртай, бусдаар доог тохуу хийдэг тийм үнэг. За тэгээд тэр үнэг хэнийг голчлон хуурдаг гэлээ? Туулай, тогрууг тий. Тогрууг энэн цайлган болохоор хуурах болгонд нь яадаг гэсэн. Хууртж идэг гэсэн тийм ээ. Нэгэн өдөр үнэг тогрууг яаж чадхаа бодсож олоод маш баясгалантайгаар гэртээ ирээд шүл хийдэг тий. Тэгээд тогрууг оройн хоолнд урсан чинь тогруу ямар гоё юм бэ? Миний дуртай хоол ээ гэдэл хүлээгээд дэжсэн чинь юунд хийж өгдөг лээ хоолоо? Томоо тавганд хийгээд өгчдөг те. Гэтэл тугруу маань ямар амтан билээ өгтүүдээ? Урт хушуутай. Тэгэл нөгөө хавтгай тавгнаас урт хушуугаараа яагаад ч хоол яах вэ? Идэж чаддгүй те. Үнийг түүнийг нь мэдсэн хэрнингээ маш баясгалантай. Танд миний хоол таалагдахгүй байна уу? Тэгвэл би өөрөө идчихье гэд яах вэ? Нөгөө хоол аваа идчихдэг тийм ээ. Ингээд тогруу орой хоолчгүй маш их үлссэн ууртай гэртээ ирдэг тийм ээ. Тэгээд үнэгний башир арга болохыг мэдчихээд маш их гомдоод тэгээд бодож бас нэгэн сайхан санаа олж авдаг тийм ээ. Үнгийг оройн хоолнд урддаг тийм ээ. За үнийг ирснэ халуун ногоотой хулуутай шүлээ дээ.
Миний хамгийн дуртай хоол байна гэдэл баярлаад хоолны ширээнээ амт суухт нь тогруу маань шүлээ аягалахдаа ямар савнд хийж өгдөг вүлээ? Өндөр урт хүзүүтэй шилэн аяганд хийж өгдөг шилэн савнд тийм ээ. Гэтэл үнэг хушуугаад үрээд идэж чадаагүй, савраа хийх гэж идэж чадаагүй, сэгсрээд идэж чадаагүй тийм ээ. Эцсүүлд нь яадаг вүлээ? Бууж өгөөд чи намайг мэхэлж байна гэдээ орилдог тийм үү? Тэгтэн тагруу тийм ээ үнэн. Ихтэй чи ихэлж мэхэлсэн шүү дээ гэд. За ингээд үнэг маань өглөөнөөс хойш юу ч идээгүй яваад тогруугийн дамтад сайхан шүл идэнэ гэж гордоод альчгүй болоод өлсөн ууртаа гомдсон хүн явахт нь араас нь тогруу юу гэж хэлдэг вүлээ? Найзуудтай найрсаг хандаж вэ. Тэхийн бол тэд нар ч бас чамд найрсаг хандах болно шүү гэж сануулж хэлж өгдөг тийм ээ. За ингээд үлгэр маань дуустдаг. За тэгэхээр энэ үлгэр маань бидэнд юуг сануулж хэлж байгаа хүүхдүүдээ? Тэгэхээр өөдөө шидсэн чулуу өөрийн талгаан дээр гэдэг энэ үгийг санагдуулж штэ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийг гомдоогоод хүмүүсийг яг башир аргаандаа орж хуураад түүндээ өөрөө баярлаад их баясгалантай байсан чинь яг өөрсг нь өөрийг нь хуурсан чинь яасан? Маш их уурлаж гомдоод бараг л уйлж штэ тийм үү? Тэгэхээр бусдыг гомдоох юм уу? Бусдыг одоо юу гэдэг дооглох, доромжлох нь тухайн үедээ сайхан ч гэсэн хизээ нэгэн цагт тэр зүйл өөр дээр нь яадаг ахна. Эргэн ирдэг юм шүү гэдгийг энэхүү үлгэр маань яаж вэ? Сануулган хийж өгч чинь тийм ээ хүүхдүүдээ бидэнд сургаж шүү дээ. Тэгэхээр бусдтай найрсаг хандана гэдэг бол маш чухал. Чи бусдаас ямар зан чанар, ямар зүйл хүлээж гэн гэдгийг тэр зүйл хүлээж байгаа зүйлийгээ бусдад өөрөө яах стах нь гаргаж яах стах нь штэ. Бусдад яг тэр зүйлээ хийдэг, гаргадаг байх юм бол бусад хүмүүс чамд чиний хүссэн яах нь тэр зүйлийг өгдөг байх нэ гэдгийг энэ үлгэр бидэнд яаж яана сануулган хийж өгч जैन тийм ээ өгтөдөө. За ингээд өнөөдөр үлгэрээ энэ хөргөж өндөрлөөд баяртай сайхан амраарай.